За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээр аж ахуй жижиг дунд аж ахуй нэгжүүд Excel дээр тайлангаа хийдэг бол e-tax буюу нөгөө e-баримтаас падаануудаа татаад ерөнхий журнал бэлдэх Excel дээр хэлбэрхаа нэг жижиг гаргачлыг заая. За тэгэхээр одоо энэ нотын e-tax буюу нотын тайлан байна. Энэ тайлангаас за энэ падаануудаа ингээд экспорт хийгээд татчихна. Падаануудаа. За тэгэнгүүт падаанаа татангууд падаа маань ингээд Excel дээр ингээд гараад ирнэ. За энийг одоо хэдүүлээ ерөнхий журнал болгоод тэгээд яах нь ерөнхий журнал дээр тавиад гүйлгээ болгоос дээр тавиад нэг хараадах. За одоо энэ ерөнхий журнал шаардлагагүй мөрнүүдийн бол одоо устгах чинь багнуудын шаардлагагүй гэсэн үг байна. За нөтөд нөтгүүд ингээд тэгэхээр яг нийтэн бол ерөнхий журнал дээр байдаг. Нөтөн салаад бичигдэнэ. За энэ манай худалдаа авалтууд байна. Манай компани нэр Best Account ингээд байна. За борлуулалтны доороо орж ирж байна. Борлуулалт. За тэгэхээр борлуулалт арай өөр өнгөөр авчиад тусдна. Энэ худалдаа авалт борлуулалт хоёроо цуг татчихж байгаа шүү. За та тусдан татаад энийг хийсэн ч болно. Би бол яах нь ингээд өндөр нь татаад ер нь харуулж. За худалдаа авалтын арай өөр өнгөөр авчих уу. За өнгөөр авчи. За ялгаж харуулахын тулд ингээд тод өнгөөр авсан шүү. За тэгэхээр энэ манай нэрний гүйлгээний утган дээр манай байгууллагын нэр бол байх шаардлагагүй. Тэгэхээр яах вөхөр энэ борлуулалтынхаа байгууллагын өөр дээрээ дараад ингээд тавьчих. Контрол дарж байгаад ингээд чирчиж байгаа шүү. За энийг контрол дараад идэвхжүүлээд чирч. За тэгээд одоо энэ C баг нь бол одоо шаардлагагүй боллоо. За ингээд за одоо ингээ энэ мэдээллүүд л яах нь ерөнхий журнал дээр хэрэгтэй гэсэн үг. За тэг кодчлалын арга ашиглаж хийдэг бол яах нь энэ арга ерөнхий журнал хийдэг хэлбэр байгаа даа шүү. За энийг төр хойно тавьчих энийг төр зурдаа. За тэгээд эднэрийг эренбэлэн тоогоо өгөөд 1-2 гээ тоо өгөөд доош нь шарн борлуулалт цэнхэр нь худалдаа авалт байгаа тий. За Ctrl C дарчин энэ тоонуудаа. Ctrl C дараад D дээрээ дарж байгаад мөр нэмчин. Тэгэхээр яах вэ? Бүгд яах вэ? Ингээд ирэмблэгдээд гараад ирнэ. За бүгдээр нь тоотой болсон тий. Тэнгуутаа нөтийн өглөг авалгуудын нэг багнанд оруулна худалдаа авалт борлуулалттайгаа. Ctrl C гээд за энэний доор Ctrl V. Одоо нөтүүдийн тусад нь яах нь вөхөр энэний доор оруулж байгаа шүү заяа. Худалдаа борлуулалтын нөтүүд өнгөөр ингээд доор нь очлоо. За тэгээд энэ багнаа төр устгах. За тэгээд за жишээ нь за энэ синхротон худалдаа авалт гэсэн шүү дээ. Petrostar, Petrojump гэдэг нь яах нь дандаа зардлууд байгаад байна шүү дээ. Одоохондоо нэг зардлын данс аваад өгчээ заяа. За тэгээд каснаас мөн гарлаас гэдэг юм харилцах гэдэг юм. За харилцах данс гэж өгч. За тэнгуүтээ энэ дансуудаа төрөж ингээд доош нь татчихна. Тэгэхээр зард гарлаа харилцаас мөн гарлаа гэж бичиж байгаа юм шүү дээ. За энэ борлуулалтын орлогууд байна дандаа манай борлуулалтууд. За мэдээж харилцаагаар мөнгө орж ирнэ тий. Мөнгө орж ирнэ гэж харилцаг дансны код бичиж байгаа. За энэ дээр борлуулалтын орлогын кодыг бичиж байгаа. Харилцаагаар борлуулалт хийсэн ингээд. За энийг доош нь ингээд идэвхжүүлээд татчихъя. За ингээд яхана борлуулалтууд татгацсан. За одоо энэ цэнхэр болохоор манай худалдаа авалт гэсэн шүү дээ. Худалдаа авалтын нөт тэр яах нь нөтийн хасалт хийлэх учраас за 12
12-т авлагын дансын сангийн явны дансны харьцаан дээр байдаг те. Тэгээд энэчнээс манайхаас яг нь харилцаас мөнгө гарсан байгаа дандаа хөдөлთა авалтаас учраас за энэнийхээ ингээд доош нэгээд татчихна бас. За энэ манай нөгөө борлуулалтын нөтүүд. За харилцагт мөнгө орж ирлээ. Нөт дөрөвтэй болно шүү дээ тийм үү? Нөтийн өглөг үүснэ. За тэгээ нэг ийш дахиад татчихнаа. За ингээд татчихлаа. За тэгснийхээ дараагаар за энэ нөтийн авлага шүү дээ юм. Энэ доор юуг нь бичиж. Гүйлгээ нутгийн нөтийн авлага. За тэгээ гүйлгээ нутгийн доош нь арай өөр сэнхэр өнгөтэй байсан те. За нөттэй авлага нь шин татчих. За тэгэнгүүтээ нөтийн өглөг эндээс эхэлж байна те. Нөтийн өглөг. За энэ жоохон шаардсан нөтийн учраас те. За ингэж. За тод харуулахын тулд өнгүүдийг ингэж өгöd байгаа шүү. За энэ урт татсан. За ингээ нөтийн өглөг авлагууд яах нь бэлэн боллоо. За одоо яах вэ гэхээр ингээ сорт өгчнө. За B-гээс H хүртэл сорт өгнө шүү дээ. Итгэжүүллээ. За sort and filter. Энэ дээр дарлаа. Жижигээс том руу юу явууч. Жижигээс том руу. За ингээд бол яг нь sort хийгдсэн байна. Яг нь байх газар нөтөдөнд орлоо. За одоо хэдүүлээ мөр нэмлээ. За тэгээд мөр нэмлээ. Хөснөх татлаа. За илүү багнуудыг одоо устгах авч. За байх газарт нь авчираад авчнаа. За ингээд ансар нурдаах хэрэгтэй тий. За энд нэг илүү бага нь байна тий. Нэг устглаа. Нэгээс нь авчирлаа. За дэстугаар бол өгж болно. Чөлөөтэй тий. За ингээд. За тэгээд. За энэ дээр ерөнхий журнал. За очролт компани тий. Очролт компани 2020 оны 12 дугаар сарын 31-нд эрэхтэй лансаа гэд. За энэ дээр ДТ, энэ дээр КТ, энэ дээр дүн. Тийм энэ дээр гүйлгээ нутгаа чинь тий. Гүйлгээ нутгаа ачлаа. За энэ ингээд арай нэг өөр өнгөтэй болгоч бас татар болох юм бол тий. За одоо хэдүүлээ харъя нэг. За юм боллоо тий борлуулалт даавалта 1 сард гарлаа. За ингэнгүүтээ энэ дээрээ хэдүүлээ фильтр хийчихнэ. Фильтр рүү ороод фильтр авлаа. За компаниар нь шүүгч болж шүү дээ тийм үү. Энэ дээрээ заалгалаа манай ачуунаг цаашдаг ямар компаниуд байна. За эцэг хэрэглэгч. За Innovation Unitel гэдэг ингээ компаниуд байна шүү тийм үү. За энэ юу гэдэг тийм үү. 70-15 ч гэдэм үү. За энэ ингээд яг компанийн барааных нь кодоор ингээд ялгаад өгчнөө. За тэгвэл за энэ чинь харж байгаа дахиад за энэ компани юу юм болоо энэ компани юу юм болоо гэж харж. Энэ борлуулалт байна штэ гэх тээ.
За тэгээд хэдүүлээ чинээс ахаад компаниудаа сонгож жагаад коднуудыг бас олчж болдог. За MCSS нь бараа авсан байна те. MCSS ингээд сонглоо. MCSS борлуулалт хийсэн байна гэдэг. За ингээд яг нь фильтрч жагаад энэ юмнуудаа яаж болж байгаа. Коднуудын бараануудын коднууд нь өгчөж болж байгаа шүү. За яа. Тэгэл яг нь фильтртэй бараануудын коднууд өгөө яваад идэх. За би жишээ болгоо ганц хоёр код өгч ирнэ. За ингээд яг нь юмудаа бүгдийг тэмдэглэснийхаа дараагаар яах вэ гэхээр за нөгөө компанийнхаа тайлбар руу орно. За энэ манай тайлан хийх гэж байгаа хэсэг байна. За журнал дээр юм алгана тий. Журнал дээр мөр алах. За энэ журнал дээр жоох хэдэн мөр нэмчих. За ингээд гүйлгээ болоос нь хаваасан байна тий. За эхний үлдэгдлийн хаваад ирээ. Компанийнхаа эхний үлдэгдлийг энэ чинээс очиод өмнөх үйлдвэрлэлийнхаа эцсийн үлдэгдлээс татлаа. Ctrl C-гээ дарлаа. Нөгөө компани руу орлоо. Шинэ үйлдвэрлэл рүү орлоо. Best special хийчтэй. За одоо гүйлгээг авчрах хэрэгтэй. Саяны бэлдсэн. Энэ гүйлгээнүүд авлаа. Ctrl C-тэй. Тэгээ нөгөө Excel файлн дээр очиод ерөнхий журнал дээр очиод энийг хийж. Best special гэдэг. За ингээд ороод ирнэ. За ингээд манай гүйлгээнүүд яах нь энд ороод ирсэн. За ингээд тайлан дээр яах нь гүйлгээнүүд. За одоо нөгөө бараануудын кодыг яах нь цөөн бараанууд өгсөн учраас бараануудын код ингэж орж ирээд ингээд хаашаа балансууд хийж яваа. За ингээд балансууд ингээд гарчна. Орлогын тайлан. За ийм юм орлоготой байна гэх. За ингээд тайлангууд мөнгөн гүйлгээний тайлан байлтай гарч байна. За тэгээд энэ аргыг сураад аваарай. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа.